Сайн байцгаана үзэгчдээ, Нэм гарагийн амралтын өдөрт тань зориулан бэлтгэн хүргэдэг хөрөнгө дагсан бүтээн байгуулалт нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэж байна. Бид энэ удаагийнхаа дугаараар нийслэлийн өмнө тулгамдж байгаа нэг асуудал болох хайс, хашлага, хашааны тухай бас асуудлыг хөндөж байна. Учир нь өнөөгийн нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдэд аюулгүй, аятухтай, таатай орчин бүрдүүлэхийн тулд нийслэлийн хотын удирдлагуудын зүгээс бас төлөвлөгөө гарган ажиллаж байгаа хэдий ч иргэдийн оролцоо үүн дээр нэлээдгүй чухал үүрэгтэй байгаа гэдгийг бас онцлох нь зүйтэй юм а. Тэгэхээр ер нь бол одоо бас нийслэлийн өмнө тулгамдж байгаа нэг гол асуудлуудад агаарын бохирдол, хөрсний бохирдол, түүнчлэн гэр хорооллын асуудлууд тулгамдж байгаа бол мөн одоо хотын төвөөр хэсгээр ялангуяа бас хаяг, реклам, зар сурталчилгааны самбаруудаас гадна энэхүү хайс хашлагны асуудал нэлээдгүй хөндөгддөг. Тухайлбал явган зорчигчийг зорчихт нь таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэхүү хашлагыг зориулалтын шугамар барьдаг боловч манай нийслэл хотын хэмжээнд ердөө 20 метрийн дотор гэхэд 4-5 төрлийн материал нь хийц загварны хүртэл өөр иймэрхүү одоо байдлаар бас хайс ашлах хашаануудыг барьсан байдаг нь хотын өнгө үзэмжинд цөргөөр нөлөөлж байгаа юм а. Соёл хотын иргэд бид бусад орны хөгжлийн жишгээр бол таатай, тухтай, аюулгүй хотод оршин суух учиртай. Харамсалтай нь бидний амьдарч байгаа Улаанбаатар хотын хувьд энэ нөхцөл хараахан бүрдээгүйн дээр шийдэх шаардлагатай олон асуудал хотын өмнө тулгараад байгааг үзэгч та бүхэн хинч нэрлэх баха. Гамшигын хэмжээнд хүрсэн утааны асуудал зөвхөн хэвийн байх хэмжээнээсээ даваа зогсохгүй, хуамын эрүүл мэнд, эхчүүдийн жирэмслэлт, ургийн хөгжил, амьсгалын замын өвчлөлгээд хор хөнөөлтөд нөлөөллийг үзүүлж ихсэн нь нийгмийг түгшээж байх жишээтэй. Түүний араас хөрсний бохирдол, нийслэлийн хуамын талаас илүү хувийн төвлөрч байгаа гэр хорооллын бэрхшээлүүд юм а. Өвлийн улиралд цасанд дарагдах хур хог, үүсмэл хогийн цэгүүд, дулааны улирлын энэ үед хуамын дунд халдварт өвчин гарах гол нөхцөлийг бүрдүүлж байна. Эцсийн бүлэгтээ эдгээр хүчин зүйл нь олны хөлөөр агаараар дамжин, агаар тоос шороогоор дамжин, их хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйлийн нэгдэл болж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй юм. Гэр хорооллын хувьд бол үнэхээр одоо ингэж явхад ялангуяа өвлөө улиралд ингээд угаацсан асгаал муухай болцсон байдаг. Хавар болоход тэрэн дээр гисэл энэ маань юу вэ гэхээр тэгэл агаарт дэгдэл ингээд элдв бохир халдварт өвчин ингээд гарах суур болдог тийм ээ. Тэгэхээр иргэд өөрсдөө бол энэ дэр бас айгүй ач холбогдол өгч ухамсартайгаар бас энд хандах хэрэгтэй. Гэр хорооллын хувьд бол ер нь гол зүйл утааны асуудал их тулах. Өвлийн цагт бол утаа бол маш их байдаг. Тэгээд улсаас арга хэмжээ цэвэр агаар сангийн төслийг хэрэгжүүлж байгаа хэдий ч гэсэн хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагааны үр дүн момент тодорхой хугацааны дараа мэдэгдэнэ. Тэгэхээр үзэгч та бүхэн дээрх мэдээллээс харлаа нийслэлийн өмнө тулгамдж байгаа олон асуудал байна. Яагаад өнөөдөр хүртэл энэ хугацаанд нийслэлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан гол шалтгаан нь тогтчлтын ажлыг төлөвлөгөөтэйгээ уялдуулж хийдэггүй. Түүнчлэн одоо бас нийслэлийн ерөнхий төлөвлөгөөн дээр тогтчлтын ажлыг тусгахдаа бас асуудалтай байдаг байсан нь үүнээс харагдаж байгаа. Иймд одоо нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахад нэгдсэн нэг төлөвлөгөө байх шаардлагатай гэдгийг харагдаж байна. Иргэд л ингээ харахаар нөгөө хайс ажлагуудын төдийлөн арчилдаг. Энэ тэндээ өмөрхий зөмөрхий болчдөг. Угааж арчаагүйс болоод өнгө их алдсан байдалтай. Иймэрхүү байдалтай болсон. Өнөөдрийн хүртэл хийж явж ирсэн. 60-аад оны үед одоо нохоо байгууламжийг малаас хамгаалахын тулд хийгдчихсэн юм байна л да. Ялангуяа энэ нөгөө машин жолооч нар бол энд бас их бас хүйтэн сэтгэлээр ханддаг гэж хэлэхэд баг болох гэдэг. Өөрөөр хэлбэл хамаагүй хайс хашаа давуулаад машинаа тавьдаг, тулгадаг тий. Бидний амьдарч байгаа хот тав тухтай, тоглог, цэвэр цэмцгэр байхыг хүн бүхэн хүсэх нь лавтай. Харин энэ орчинг бүрдүүлэхэд та бидний оролцоо хэрэгтэйгээс гадна нэгдсэн бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын ажлууд энэ төрөнд хийгдэх шаардлагатай байгааг юун төрөнд онцлохыг хүслээ. Та хотын гудамаар алхахдаа эргэн тойрноо анзаарч ажиглаж үзсэн үү? Ирээвэр хураавар хаяг шошго, эвдэрч муудсан рекламны самбар, хаана ямар гудамж байгаа нь үл мэдэгдэх барилга байгууламж, түүнийг тойрсон эмх замбраагүй байрлсан автомашинууд хамгийн түрүүнд харагдах болов. Яг үнэндээ энэ бол өнөөгийн Улаанбаатар хотын нийтлэг төрх гэж хэлэхэд болох юм а. Бидний ийм л хотод амьдарч ажиллаж байгаа нь тав тух аюулгүй байдал хаана байгааг хайгаад ч болохгүйд хүргэж байна. Ерөнхий энэ зураглалаас дүгнэлт хийвэл манай нийслэлд нэгдсэн төлөвлөлт, нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа нь харагдаж байгаа юм. Уул энэ манай хот чинь 500 мянган хүний төлөлттэй. Гэтэл одоо ч сая гарan бараг улсын хүн ам талан амьдарч байдаг. Тэгээд шилжиж ирсэн тоод өдрөөс өдөрт бол мэдээж яг тогтмол байдаг. Тэнтэй холбоотойгоор ямар хотчлтын соёл, мэдээлэл хүрээгүй, дүүргийн хэмжээнд бас
мэдээллийн хурж ажиллахад бас тодорхой хэмжээнд дутмаг. Энд ингээл хөрөнгө хүч хүмүүсийн хөдөлмөр шингэсэн байж идэг. Энэ бас нэг өргөө бас зарагдах ийм хандлага ажиглагддаг. Хотын төлөвлөгөө гэдэг зүйл уг нь бол байсан. Харин ямар байдлаар өнөө хүртэл явж ирсэн нь одоо нүднээ илхэн байх жишээтэй. Нэг гудамд байх хэд хэдэн төрлийн хайс хашаа, хаяг шошго, эрээн мяран эвдэрч сүйдсэн, эсвэл өнгө алдсан ч байж л байдаг самбар зэргийг тоочж болно. Иймд нэг байгууллага зөвхөн өөрийн урдах үүдээ өөрийн хүсснээр тогтчуулах бас харин тухайн гудамд ямар стандарт байгаа түүнийг хэрхэн бий болгоход чиглэсэн нэгдсэн стандарт хэрэгтэй байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм а. Иймд нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагын төлөвлөгөөнд эдгээр зүйлсийн наривчлан тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл хотын төлөвлөгөө ерөнхий байх биш. Харин гудамжаараа түүнчлэн бүс бүсээр төлөвлөгдөж эхэллээ гэсэн үг юм а. Тухайлбал төлөвлөгөөнд бид олон зүйлийг нэрлэж болох ч үүнээс зөвхөн хашаа, хайс, хашлагны асуудлыг нудаад хөндөж үзлээ. Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад олон асуудлыг шийдэхний шаардлагатай байна. За үүний нэн тэргуунд бас бид хэрвээ нийслэл хотоо нэг айл гэж төсөөлвөл за айлд байгаа тавилгууд ямар байх вэ гэдгийг үзэгч та бүхэн дотроо нэг төсөөлөд үзээрэй. Тэгэхээр хэрвээ та өөрийн гэртээ өнгийн хийц завгарнондоо иймэрхүү тавилгуудыг байрлуулж өгвөл таны гэрт одоо бас аятай тухтай таатай орчин нөхцөл бүрдэггүй байх нь ойлгомжтой. За яг энэнтэй адилхан нийслэл хоттой бид аятай тухтай нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд за бүх тогтчлын ажлыг хооронд нь уялдаа холбоотой хийх нь зүйтэй гэдэг нь харагдаж байгаа юм а. За тэгэхээр өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд нийслэл хотын маань ялангуяа одоо бас олонний анхаарлыг татдаг төв хэсгээр бол тогтчлын ажил хийгдэхтэй. За тухайлбал альва нэг байгууллага аж ахуйн нэгж зөвхөн өөрийнхөө байгууллагын үүдийн хэсгээр тогтчулдаг. За энэ нь одоо байгууллага аж ахуйн нэгжүүд дээр өөр байснаар за тухайн одоо нэг гудамжинд хамаарч байгаа тогтчлын асуудал маань бас эмх замбраагүй ирээвэр хураавар харагддаг байсан нь үүнээс ойлгомжтой харагдаж байна. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлтийг тогтчлын ажилтайгаа шинэ бодлогын хүрээнд уялдуулж хийхин тулд за зайлшгүй энэ хоёр асуудлыг бас холбоотой байлгаж за төлөвлөгөөнд бас наривчлан тусгаж өгөх хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс онцлож байгаа. За тухайлбал одоо нэг гудамын төлөвлөгөө хийхдээ тухайн гудамд байрлаж байгаа хогийн сав одоо бас сүүдрөвч сандал за тэгээд явган хүний замын хөндлөн гарах одоо хайш хаслах хашаа гэх мэтчлэн одоо бас маш олон зүйлүүд нь хоорондоо нэгдсэн зөв зохион байгуулалттай за нэг стандарттай байлгах ёстой гэдэг гол асуудал яригдж байна. Нийслэлийн нийгмийн засгийн зорилтод хөтөлбөр нийслэлийн засаг даргын 2012-оос 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан агаар цэвэр Улаанбаатар зорилтын хүрээнд хотын орон зайн төлөвлөлтийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зам талбайг шинжилэн сайжруулж, байнгын үйл ажиллагааг хангах гол зорилгыг энэ оноос эхлэн хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Үүний хүрээнд хотын тогтчлын асуудал төлөвлөгөөтэй уялдан гарч байгаа тул та бидний хүсэн хүлээсэн тэр орчинг нийслэлд бүрдүүлэх боломж бүрдэж байгаа гэж ойлгож болох юм. Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар жил болгон тогтчлын ажлууд хийгддэг боловч байнгын ажиллагааг хангаж ажиллах нөхцөл бүрдээгүй, ашиглалтын хяналтын хангалтгүй улмаас хийгдсэн ажлууд үр дүнгүй болох нь их байдаг. Иймдээ ч өнгөрөх хугацаанд хөрөнгө оруулсан хийсэн болон олон ажлууд үргүй зардал болж нэг ажил хийх нэрээр нөгөөх хийсэн ажлаа үгүй болгох асуудлууд ч гардаг байсныг энд хэлэх нь зүйтэй юм а. Харин энэ жилээс эхлэн энэ байдлыг үгүй хийн хот төлөвлөлт гэдэг зүйл нь нэг бодлогын хүрээнд нэг чиглэлээр зангилагдсан. За эргээд түүнийг хэн дуртай нь өөрийн хүснээр өөрчлөх бас харин нэг гудам нэг бүсийн төлөвлөлтөнд захирагдан нэгдсэн стандарттай байлгахыг зорж байна. Тодорхойлбол нэг гудамд байгаа гэрэл төлөг, явган хүний зам, авто зам, усан оргилуур, хогийн сав, хайс хашлах хүртэл тухайн төлөвлөгөөнд тусгагдсан стандарттай байх боломжтой гэж ойлгож болох нэ. Ингэснээр нэг өрөөнд зохицсон тавилга байрлаж энэ нь эзэндээ таатай сэтгэгдлийг тав тухыг өгч чадна гэсэн үг юм а.
60-аад оны үед одоо нохой байгууламжийг малаас хамгаалахын тулд хийгдэж байсан юм байна л да. Гэр хорооллын үед бол үнэхээр одоо ингэж явхад ялангуяа өвлөө уйлралд ингээд угаацсан асгаал муухай болцсон байдаг. За хавар болохоо тэрэн дээр гисэл энэ маань юу вэ гэхээр тэгэл агаарт игдэл ингээд элдв бохор халдварт өвчин ингээд гарах суур болдог тийм ээ. Тэгэхээр иргэд өөрсдөө бол энэ дэр бас айгүй ач холбогдол өгч ухамсартайгаар бас энд хандах хэрэгтэй. Иргэд л ингээ харахаар нөгөө хайс ажлуудын төдийлөн арчилдаг. За энэ тэндээ өмөрхий болчдөг. За угааж арчаагүйс болоод өнгөх алдсан байдалтай. Иймэрхүү байдалтай болсон. Өнөөдрийн хүртэл хийж явж ирсэн. Гэр хорооллын хувьд бол ер нь гол зүйл утааны асуудал их тулах. Өвлийн цагт бол утаа бол маш их байдаг. Тэгээд улсаас арга хэмжээ цэвэр агаар сангийн төслийг хэрэгжүүлж байгаа хэдий ч гэсэн үйл хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагааны үр дүн маань тодорхой хугацааны дараа мэдэгдэнэ. Нийслэл хотын маань үүсэл хөгжил 1925 оноос хотын гэсэн статусаар хөгжиж ирсэн. За энэ өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд тодорхой хэмжээгээр хотын төлөвлөгөөг гарган тогтжилт үйл ажиллагааг бас хүн амын өсөлтөндөө тулгуурлан хийдэг байсан байна. За гэхдээ өнөөдрийг хүртэлх нийслэл хотын төлөвлөгөө болвол за анх төлөвлөгтөө 500 мянган хүн амтай болно гэж төлөвлөж байсан ч за харамсалтай нь энэ тоо маань 2-оос 3 дахин нэмэгдэж нийслэл хотын хүн ам төвлөрн суурьшиж байгаа хүн ам маань за сая 500 хүрэх төлөвтэй байгаа. За иймд жил ирэх бүр хүн амын тоо өсөж байгаа учраас хотын төлөвлөгөөг бас энэхүү өсөлтөндөө уялдуулан хийх нь шаардлагатай байгаа юм. За түүнчлэн бас өмнөх жилүүдэд хийгдэг байсан хотын төлөвлөгөө энэ жилээс эхлэн өөрчлөгдөж тогтчлтын ажилттайгаа уялдсаж хийгдэж ирснээр за нийслэл хот маань нэг өнгө төрхтэй болох боломж бүрдэж байна. Хот тогтчлтын ажилд жил бүр зайлшгүй хийгддэг нэг ажил бол зам дагуу явган хүний хажуугаар байрлах хайс хашлгыг сольх ажил байдаг. Уг нь бол эдгээрийг хүний нүдэнд аятайхан харагдахаар хийж болох боловч бидний мэдхийн өнгө үзэмж муутай явган хүний хөдөлгөөнд саад учруулах үйц бол хийсэн байх нь ихэвчлэн. Авто замын хөдөлгөөнийг явган зорчигчдын хөдөлгөөнөөс тусгаарлах, түүнчлэн хотын ногоон байгууламжийг хамгаалах зориулалтаар хайс хашаа хашлахыг байгуулдаг байна. Гэтэл ногоон байгууламж багтай болоод ч тэрүү манай нийслэлийн хувьд үүнд анхаарах тал дээр маруухан байдаг нь үнэ юм. Гэхдээ бас үүнд огт анхаарахгүй байгаа юм уу гэхээр үгүй. Жилдээ чамлахааргүй хэдэн төгрөг төсөвлөн зам дагуух хайс хашлахыг сольсон байх жишээтэй. Харамсалтай зардал чирэгдэл болон хийсэн хайс хашлага маань үр нөлөөгөө өгөх нь ховорхон. Нэгэн жишээ дурдахад хашаа 2 нэгдсэн арга хэмжээний үеэр 203 түүц, чингэлэг тоосгон граш болон хашаа хайс модон амбарыг буулган за тодорхой газруудыг чөлөөсөн байдаг. Энэ ажлын хүрээнд нийслэлд зөвшөөрлөгөө барьсан гараж, павильон, нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашаа, хайс зэрэг 273 байршилд 1535 зуршил байгааг илрүүлсэн байдаг юм а. Ингэснээр нийслэлийн 6 дүүрэгт энэ ажлын зардалд 35.8 сая төгрөгийг зарцуулжээ. Зарим тохиолдолд хашаа хайсыг байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн зам талбайгаа бүсчлэн хаахын тулд барьсан байх жишээтэй. За иймд энэ онд хийгдэж байгаа төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг хааж өрсөн. За мөн зөвшөөрлөггүй газарт байгуулсан хайс хашлахыг буулгах, за харин шаардлагатай хэсэгт шинээр стандартын дагуу байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлэх гэж байна. Ер нь бол бид нэр хот тогтчлтын ажил дээр нэг одоо бодлогын барьж байгаад энэ нь юу гэхээр хот төлөвлөлттэйгээ уялдаж хот тогтчлтоо хийдэг ийм зарчим руу бол шилжиж байгаа. За энэтэй холбогдуулаад бид нэр одоо их тойргийн тогтчлтын зураг гарсан. За энэний зургийн дагуу бол бид нэр одоо зарим гудмууд дээр яг зураг барьж одоо тогтчлтын ажлыг хийж байна. Ер нь энэ хайс хашлахын хувьд бол энэ чинь манай одоо Улаанбаатар хотод өнөөдрийг ингээд хүртэлх байдлаар ингээд хэрэгэд харахад бол нэлээ олон ногоон байгууламжууд нь хайс ашиглагтай болчихсон. Нийслэлийн ногоон байгууламжийн тогтчлтын хүрээнд энэ ногоон байгууламжийн хайсыг авахар болж байгаа. Энэ одоо 60-аад оны үед одоо ногоон байгууламжийг малаас хамгаалахын тулд хийгдэж байсан юм байна л да. Тэгээд одоо энийг өөрчилж орчин үеийн их хөнгөн эжтэй тийм өнгөлөг бас зарим нэг нь бас шаардлагатай газар нэг гайгүй үнэтэй тансаг эжтэй тийм хийж яхаар шийдэж байгаа. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхийлөгөө болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030 оны ерөнхий чиглэлтэй уялдуулан Улаанбаатар хотоогоо замуудаа бол тэр төлөвлөгөөтэйгээ уялдуулаад 6 хэсэгт хуваасан зэрэгэлт. Энэ нь бол ер нь хамгийн эхлээд энэ дотроо бол их тойргийн хэсгийг аваад үзсэн. Тэгээд энэндээ тохирох
төгсөлтөнд шаардлагуудыг дэвжигсэн байна. Авто замын ажиллах нь болохоор авто замын борд дурдгаар буюу авто замын хөдөлгөөнийг тусгаарлахын тулд одоо 80 см-ийн өндөртөө ажлыг зам дагуул тавина. Ногоон байгууламжийн ашигтээр нь одоо амьд тайс ногоон байгууламжаа чимж ногоон сэргэж явах юм байна. Уран дулаан цаг ирсэн энэ үед асуудал их. Зуны турш үргэлжлэн орсон бороо авто замуудын тарыг таниулж чамгүй төвөг уддаг. Тухайлбал борооны улмаас замд суурийн ажилч сааддаг талтай. Үүнээс шалтгаалan энд тэндгүй замын боржуур, явган хүний замын хавтанг солих ажил эхлэх жишээтэй. Өнгөрөх хугацаанд энэ асуудалд нэг онцгойлон анхаардаггүй байсан боловч тодорхой хөрөнгө зарцуулан яаж иж байгаад солих ажил явагддаг байсан байна. Жилийн жилдэл хайс, хашлага сольж, төсвийн мөнгөөр тоглодог. Харин дараагийн жилд ахаад л бах байдгаараа үнс шороо утаа тортогтой даруулсан хിവэрэ байгааг шүүмжлэх хүн олон байдаг. Энэ л байдал хайс хашлага байсан ч эргээд арчилж хамгаалдаг, анхаарал хандуулдаг эзэнтэй байлгахыг нөхцөл байдал өөрөө шаардаж байгаа юм. Нэг гудамд тогтсон стандарт бий болгоод харин түүнд тохирсон орчны тогтчлтын ажлуудыг аж ахуйн нэгжүүд хийх боломж бүрдэж байгааг энэ оноос эхлэх ажлуудаас харж болох нэ. Нөгөөтэйгүр эргээд үүнийг хариуцах эзэн байгаа гэсэн үг юм. Энэ дагуу бол бид нэр за инх тайвны өргөнчлөөд байгаа. За баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд ялангуяа бид нэр машины одоо тэр чинь хоёр талаар байгаа шүү дээ. Нэг нь явган хүний талаа хашаад бас машины зам дагуугаа хашсан тийм хоёр талаараа ингээ хашаад дөрвөлж юм байж байгаа шүү дээ. Эннийх нь машины талынх нь хашлгуудыг ахуулсан. Энэ бол шаардлагагүй юм аа. Харин явган зорчигчийн талынх нь хайс хашлгуудыг үлдээгээд тэрэндээ тэр нөхөөсүүдийг хийлгээд өнгө удгийн сэргээгээд ногоонор будаад цагаанаар өнгө оруулаад ингэж зэгтэж явсан. Тэгээд холбогдох дүүргүүдтэй бас яг энэ чиглэлийн үүргийг нөгөөд за та нар үнэхээр буулгах хэрэгтэй бол буулгаа. Гэхдээ буулгахдаа явган зорчиг талыг нь үлдээ. Ягаад гэвэл явган зорчиг талын жаахан хашиж байгаа машин зам талыг бол шаардлагагүй. Та нар энийг аваа. Харин будаж барай сэргээ гэдэг юм үг нөгөөд тодорхой төсөв хөрөнгөний тавьж өгöd ингэж зэгцлүүлсэн байж байгаа. Дагсан бүтээн байгуулалт нэвтрүүлгийнхээ дугаартаа хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид та бүхэндээ нийслэл хотынхоо өнгө үзэмжийг хэрхэн сайжруулах талаар тодорхой алхмуудыг хийж хэрэгжүүлж байгаа мэдээллийг багслан өргөж байна. Тэгэхээр хотын нэгдсэн төлөвлөгөөн дээр тусгагдж байгаа нэг гол зүйл бол тогтчлт. За тэгээд төлөвлөгөө хоёрыг уялдуулах ёстой гэсэн гол зүйл нэвтрүүлгийн туршид яригдж байна. За үүний нэг тод жишээ нь тухайлбал одоо бас их тойрон хэсэг буюу тухайлбал яг энэ орчмыг за нийслэлийн хэмжээнд 6 бүс олгож хуваагаад за зэрэглэл тогтоон ийхүү хөгжүүлэх гэж байна. За ингэж зэрэглэл тогтоож өгснөөр тухайн гудам энэ бүсэд хамаарч байгаа цэцэрлэгт хүрээлэн байгууллагын аж ахуйн нэгжийн өмнөх талбай гээд бүх зүйл дээр нэгдсэн одоо стандарт мөрдөгдөх боломж бүрдэж байгаа юм а. За үүнийг нийслэлийн хэмжээнд цаашдаач урт удаан хугацааны туршид мөрдөж ажиллаж чадвал нийслэл хот маань нэгдсэн өнгө төрхтэй тогтчлтын ажил яг таны хүссэн 5 тухтай орчин өгөх боломж нэгдэж байна. Тухайлбал нарны замаас хойш их тойроо дотор нийтдээ 61 гудамж багтаж байна. Үүнд 809 га талбай бүхэлдээ хамаарч байгаа ч үүнээс зайлшгүй тогтчлт хийх шаардлагатай талбайд 318 га талбай тооцогдож байна. Харин энэ талбайг нийт 6 зэрэглэлд хувааж, өөрөөр хэлбэл тогтчлтын ажлын төлөвлөгөөг ангиллын зэрэглэлээр хийх боломжтой болж байгаа юм. Ингэснээр зэрэглэл тус бүрийн зам, ногоон байгууламж, хашаа хайс, гэрэлт өлөг, барилга, хаяг сурталчилгаа болон бусад бүрдэл хэсэгт тавигдах шаардлага стандартууд наривчилсан байдлаар тодорхой болно гэж ойлгож болох нэ. Их тойрогийн 1-р зэрэглэлийн тогтчлтод 85.9 га, 2-р зэрэглэлийн тогтчлтод 39.3 га, 3-р зэрэглэлийн тогтчлтод 9 га, 4-р зэргийн тогтчлтод 17.1 га, харин 5-р зэрэглэлийн тогтчлтод 158.8 га, 6-р зэрэглэлийн тогтчлтод 7.7 га тус төлөвлөгдсөн байна. Энэ төлөвлөгөөг наривчлан гаргаж өгснөөр бүсчлэлийн энэ хэсэгт хийх тогтчлтын ажлын стандарт нэг болж, за өөрөөр хэлбэл хийх ажил тодорхой болно гэсэн үг юм. Ерөнхий төлөвлөгөөний хувьд энэ байдлаар тогтчлт төлөвлөлт 2 уялдаж өгнө. Харин энэ жилийн хувьд хотын өнгө үзэмжинд нөлөөлж байгаа хайс хашлагны ажлыг цэгцлэхэд богино хэмжээний түргэвчилсэн төлөвлөгөөг гаргаж өгснөөр ажил эхлэж байна.
Энэ хаврууд бид нэр яасан бэ гэхээр ер нь одоо нэг 10-аад одоо гудамжийг за энэ дотор инхтаймны өргөнжлөө, Чингисийн өргөнжлөө, их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Цэрэн-Доржийн гудамж, залуучуудын гудамж, жуулчны гудамж гээд Зануузын гудамж, Асширгийн цэцэрлэгт гудамж гээд ингээд энэ 10 гудамжийг бол сая 4 сараас 5 сарын 1-ний хооронд бид нэр яг ингээд богино хугацааны менежментийн төлөвлөгөөг нь хийгээд яг энэ хайс хашаан дээр нь за буулгах ёстой бол буулгая. Эхлээд үзэж харах хэрэгтэй шүү дээ объект газар дээр очиод. За буулгах ёстойг нь буулгачаад буулгахгүйнүүдийн тэр өмөрхийг нь зэгчлээ. За дараад нь өнгө будгийн сэргийг гэсэн ийм бодлого барьсан. Нэгдүгээр зэрэглэхэд бол одоо инх тайвны гудамж баг тойроо их тойроогийн гудамжаар орж байгаа. Тэгээд дээр нь Чингисийн өргөнжлөө гэдэг. Ингээд нэгдүгээр зэрэглээ. Энэ дээр бол жишээ нь явган хүний зам ихэд бол 6 см-ийн зузаантай чулуун хавтан тавихаар хийж байгаа. Одоо жишээ нь эхлээд бол энэ Анкарагийн гудамжинд бол тавиад эхэлсэн байгаа. За хоёрдугаар зэрэглэл болохоор зэрэг энэ нэгдүгээр зэргүүдийн замуудыг хооронд нь холбосон хөдөлгөөний нэлийн эрчимтэй ийм замууд орж байгаа. Тэрэн дээр бол мөн зузаан хийж өгсөн. Дараа нь 3 дугаар зэргийн зам орж байгаа. 3 дугаар зэрэг гэхээр зэрэг голдоо одоо нэг юутай байдаг шүү дээ тийм ээ. Ногоон байгууламжтай хоёр талаараа автомашины замтай гэдэг тийм гудамжуудаа бол оруулж өгсөн. Тэрэнд бол жишээ нь гэхэд бол одоо энэ Самбогийн гудамж байна, Бээжингийн гудамж байна. Тэгээд Цэрэн-Доржийн гудамж байгаа. Гих мэтлийн гудамжууд оруулж өгсөн байна. Нийслэлийн хэмжээнд хот тохижилтын ажил хэдийн эхэлсэн байгаа. Харин өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн хувьд хайс хашааг жигдрүүлэх, за өнгө үзэмжийг сайжруулахад нийслэлээс тусгайлан анхаарч дээр дурдсан төлөвлөлт тохижилт хоёртоо хамтдах нь тусгаж өгчээ. Тухайлбал төлөвлөгөөт ажлын дүнд өнгөрөх 4-р сарын 1-ээс 20-ны хооронд гэхэд нийслэлийн 10 томоохон гудам цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламжийн хайс хашлагыг өөрчлөн шинжлэх, шаардлагатай тохиолдолд энэ байгууламжуудыг буулгах ажлуудыг зохион байгуулж хийсэн байна. Зарцуулсан хөрөнгийн хувьд 46.2 сая төгрөг болсон байгаа. За цаашид энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлууд байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Нэвтрүүлгийнхээ өнөөдрийн дугаартай хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид та бүхэндээ хөрөнгө даасан бүтээн байгуулалт нэвтрүүлгийнхээ ээлжид дугаарыг хүргэлээ. Нийслэл хотын өмнө тулгамдж байгаа олон асуудал байна. За агаарын бохирдлыг багасгахаас эхлээд хүрсний бохирдлжинд яригдж байгаа. За тэгвэл нэг гол асуудал бол хотынхоо өнгө үзэмжийг хэрхэн сайжруулах тухай нийслэлийн удирдлагууд хот тогтчлтыг төлөвлөлтөйгөө уялдуулан хийх арга замаар шийдвэрлэх гэж байна. За үүнд хамгийн гол нь бүсчилсэн арга дээр суйрлаж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн ч гэсэн нийслэлийнхээ өнгө үзэмжийг сайжруулахад энэхүү аргад бас гар нэгдэн за өөрийн байгууллага аж ахуйн нэгжийнхаа үүдийг тохижуулахтай хүртэл нэгдсэн одоо стандартыг мөрдөх ийм боломжтой болж байгаа юм а. Цаашдаа бид нийслэлийн өнгө төрхийг өөдрөгөөр харах боломж бүрдэж байна. Амралтынхаа өдрийг ая тухтай өнгөрүүлээрэй. Баяр та үзэгчтэй.